Дэлгэр хэлээ. Хий настайгаа 77. Барилгат одоо 1962 оны 8 сарын 21-нд орсон. Бүх юмыг гар нуруу мөрөөрөө өөрчийдэг байсан миний үед. Хийсэн барилгууд гэвэл одоо барилгын техникум байна, Темис байна. Монгол банкыг барьж ирсэн. Одоо 60,000, 50,000 байна. 40,000 байна. 400,000 оюутнуудын байр байна. Гандангийн дэнжтэй тэр хүүхдийн сувлын 2 давхар барилга байсан. Тэрийг барьжсэн. Бид нар барилгат ирээсээ бүх юм дандаа гараараа, нуруугаараа, мөрөөрөө, модон шатаар тийм юм одоо өргөдөг юм ерөөсөө байгаагүй шүү дээ. Өөртөө шавраа зүгэн. Шүн хонж ажиллана. Элсээ хөлдөхгүй гэж ээлжээр ажиллана. Тэгээд өдөр сүүгээрээ өөртөө цайхаа цанч юуна. Тийм л байсан. Манай хоёр ээж бол анх барилгыг үүсгэхэд бол талбай ангиж юусэн. Барилгын талбай ангиж юусэн. Тэгээ сүүлд нь хотын барилга тэрэж тулсан. Одоо хуучин хотын барилга тэрэж тэгвэл одоо тэр барилгчдын соёлын ордон биш үү? Тэрний ард талд байсан. Төмөрийн зовууд байсан. Чулууны цех байсан, бодгийн цех байсан. Тойроод тэгжил ажиллаж би 32 жил ажилласан. 15 таа би барилгад орсон. 32 жил ажилласан. Би хоёрын ээжийн гар дээр өссөн. Манай аав дайнд оролцсон гэлээ, дайнд өнгөрсөн гэсэн. Барилгат л манай хоёр ээж ажиллаж байсан. Би амьдралын ирэхээр барилгат хоёр ээжигээ дагуулж орсон. Барилгат орж ажилласан байх. Талбай ангид нь би ажиллаж байгаагүй. Барилгат хэрэгсэд гэхдээ би орж ирсэн. Одоо бидний барьсан барилга шиг бүх барилга байхгүй шүү дээ. Тэгээ сүүлд нь Оросоос хэдэн онд үлээ. Бид нар ч одоо шавар мавраар 4 давхар манхрыг барихад олсоор тат. Тэгээд төмөр шат одоо энэ барилгууд төмөр шат угсраад байгаа биз. Энэ дээр өөртөө банзаа зөө тавина. Топогоо өөртөө зөө тавина. Топон зоодоос өөртөө явж топогоо ачиж ирнэ, буулгана. Тийм л байна даа. Тэгээ яг одоо нодлон билуурцны барилгын тэргүүний медаль өгсөн. 5 дугаар 5 жилиг авшгааж байгаа надаа. Тэргүүний Ахмад медаль байгаа. Хүндэт ээж гисэн медаль байгаа. Олон медаль. Охтуудаа л их баярлж явдгийн наач мичин эдний ч одоо бүгдээ миний гараар өртсөн болохоор. Энэ хэдийхээ боёд сайхан байна уу?